Үзэгч та бүхэндээ шинэ он шинэ жилийн баярын мэндийг хүргэе. ТV телевизийн өглөөний мэнд өглөө хөтөлбөр зочны булангаараа үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Бид бүхэн студидтэй нэгэн сайхан хүндтэй зочныг өрн зааж ирүүлсэн байна. Манай студид Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн зохиолч, продюсер, шүүдэр цэцэгч мань хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа. Бас шинэ оны мэнд. Шинэ оны мэнд. За сайхан баярлж байна уу та? Сайхан ер нь Монголыг хамгийн гоё шинэ жил тэмдэглэдэг орн гэдэг юм л шүү дээ. Бараг сар тий. Гэхдээ сарын хугацаанд тэмдэглэдэг. Тий. Одоо нэг үе ботход ирэх хүмүүс эртнээс шинэ оны уур амьсгалд оруулдаг болчих тийм ээ. 12 сая дөнгөж гараал бараг байгууллагууд шинэ жилээ тэмдэглэдэг болчих, айлууд модоо засдаг болчих. Танай хувьд одоо хэзээс модоо засдаг вэ? Манайх 3 мууртай тэгээд ерөөсөө мод засдаггүй шүү дээ. Мод засдаггүй. Нураачдаг. Тий. Муурчтай дүрсгүй шүү тийм ээ. Тий. Тэгэхээр газар засахгүй болоод одоо бараг л 5 жил болж байгаа. Шүүдэр цэцэгчийг угаасаа мууртай гэдгийг бол бараг хүн болгоо мэдж байгаа шүү дээ. Цохиол дээрээ хүртэл муур гол дуртай явж байдаг шүү дээ. Тийм. Тэгээ муурныхаа ачаар газар засгаа болчихсон. Аа. За сүүлийн уран бүтээл ямар уран бүтээл дээр та төлхөө голлож ажиллаж байна? За тэгэл чанар хэрэгтэй одоо зохиол бичгэд тийм болохоор нэг мэтгэд л нэг араманаас хойш 2-3 жил болчдаг. Хамгийн сүүлд бичсэн хамгийн том бүтээл бол нөгөө Монгол төрийн сүүлчийн хатан тос эрдэнэ тунгалаг чанд мань Эрдэнэ цэцэн их дагна. Цэндийн дондог долон матны тухай хуулиа огторгон зац. Тэр бол 17 оных. Тэрнээс хойш яг арай дөнгүүрэндээ хаацгүй. Тэгээд хамгийн сүүлд яг фантастик төрлийн уран сэтгэмжийн төрлийн улаан могоо гэдэг 2 юм хомс армаа гэсэн. Тэр нь 2 жил. Тэгэхээр ч одоо 2 жил бараг юуч байхгүй. Сууж байгаа. Юуч байхгүй ш та чи энэ хугацаанд бас киногоо гаргаад амжсан штэ. Хотуулан гүнж бол нэлээд их шууган тарсан. Хотуулан гүнжийн кино нээлттэй игээд бас 3 жил болсон мөлий. Тэгээд яг дэлхийн нээлт гэхээр бас томдчиход байгаа. Гэхдээ нээлт хийснийхаа дараа 2022 оны нөгөө Берлинал олон улсын фестивалийн нөгөө кино маркет хэсэг буюу кино захт нь онлайн нээлт хийсэн. Тэр чинь нөгөө ковид намжааг байсан үе. Тэгээд тэнд нээлт нөгөө дэлгэц аваад тэгээд нөгөө бас сурталчилгааны нөгөө нэг орон зай бас худалдаж аваад тэгээд тэнд байгаа манай Монголын соёлын элч оюун туяа одоо манай гадаад төлөөлөгч болоод тэгээд яг нөгөө олон улсын худалдаачдад толилуулсан гэхүү. Тэгээд 3 удаа ийм хуваар өгсөн, 3 удаа нөгөө нэг гаргах тийм төлбөр төлсөн. Тэгээд тэн дээрээс нөгөө нэг киноны худалдаач хуваар гарсан байна штэ. Тэгэл Монголоос тэр мэргээд тэгээд тэр баг ихнийхээ өдөр дистрибьютортэй болсон. Тэгээд бас уулзах саналтай бүх хүнтэй манай оюун туяа уулзчихсан. Одоо ч гэсэн оюун туяадаа чин сэтгэлээсээ баярлснаа илэрхийлье. Ямар ч үнэлсгүй соёлын элч гэдэг тэр л нэрээрээ тийм. Тэгээд тэр үед ч шагнал гардуулах хэсгээс бас тийм бүгдийн нөгөө онлайн болгоцсон. Нэг шин давлгаа үссэн шүү дээ Европын. Тэгэнгүүт нь тэгээд бид нар явж чадаагүй тэндээ. Тэгэл худалдаа нь эхэлжсэн. Тэгэхээр бас сүүлийн бүтээл мөн юм уу гэхээр мөн л олчиж байгаа юм л та. Тэгээд яг худалдаж нөгөө янз янзын орнуудад гаргах эрхээ одоо манай дистрибьютор чинь Justина Коренкевич гэдэг Берлинд амьдардаг эмэгтэй байгаа. Тэгээ манай Justина нэлээд олон оронд нөгөө эрхийн маань худалдсан. Тэр талаасаа сүүлийн бүтээл мөн тэгээд 22 оны сүүлээр Японд хөдөлсөн байсан. Би бол гэрээ ясаар зөвхөн гэрээний нөгөө төсөлтэй танилцах саналаа өгөх. Тэгээд гарын үсэг зурж явуулаад дансаа өгөх тийм л оролцоотой. Тэгээд 22 оны Канд бас манай дистрибьютор мөн олон улсын харилцааг хариуцсан Монгол дахь продюсер нь Цэнгэл Даваа самбуугийн Цэнгэлгээд бас кино фестивалууд чүүгчээр явдаг нэг чадварлаг бүсгүй байдаг. Тэгээд Цэнгэл маань явсан. Би өөрөө ерөөсөө Канд очиж байгаагүй. Гэхдээ киногоо 2 удаа Канд зарж үзсэн. Тийм л тэгэхээр одоо дараагийн бүтээлийн хоорондох завсарлага яг хөө гэхдээ ингээд нэг ийм жижигэн ном бол гаргасан. Уншигчдын нэг
одоо нэг хэмжлэлээр гэх юм. Иймэрхүү л байна. Шүүдэр цэцэг ихчийг одоо манай Монголын ард түмэн зохиолч, продюсер гэдэг нь хэзээ мэднэ. Та одоо анх оюутан байхдаа таныг би ардын их сониноос ажлын гаргах гэж байсан гэсэн. Ардын их сонинд хэзээ зорсон юм бэ? 93 он баха би их сургуулийн оюутан байсан. Сэтгүүлч анги. Тэгээд хагас өдрөөр ажилладаг байсан. Хагас цагаар гэхээр хичээлийнхээ хажуугаар. Тийм, хагас цагаар гэхээр нөгөө 30 минут юм шиг надад санагдаад байдаг. Тэгээд хараад очдог. Яг хагас өдрөөр ажиллаж анх ажлын гараагаа эхэлчихсэн. Дадлага хийх гэж очивол тэгэл тэр үеийн балд орж ирэхлэгчэд нөгөө тоогдоод тэгээд үлдчихсэн. Тэгээд төгсөх хүртлээр эдийн засгийн хэлтсдээсэн. Нийгмийн эдийн засгийн хэлтс манай хэлтсийн дарга нь одоо Оросын холбооны улсад Монгол улсын элчин сайдаар ажиллаж байгаа гишүүн болсон. Их төвшингой манай хэлтсийн дарга байсан. Тэр үеийн сонингийн чинь тэгээд дараа нь дандаа л том хүмүүс болсон. Тэр үеийн сонин сэтгүүлийн одоо босго бас нэлээ өндөр байсан байл үү тийм ээ? Тийм, асар өндөр. Тэгээд нэг л том юм хүмүүс харагддаг. Би энэ төр юм жижиг хүүхдүүд бүр сурддаг. Анх намайг одоо тэнд хагас өдрөөр ажилдаг болж үлдэхэд төрийн ордонд байсан шүү дээ. Төрийн ордонд байдаг ажилтаа тэгэл оюутан охин өөртөө бол их гоё бахархмаар санагддаг гэсэн. Үнэмлэхээ үзүүлэл ордонд л орчдөг. Тэгээд эмэгтэйчүүд их бага, гендерийн харилцаа шал өөр байсан. Гендерийн харилцаа. Тонглог тэгээд Эрдэнэ цогтын сонин тогс тэгээ одон туяа гэд 3 эмэгтэй тэгээд бас амрал чөлөө цаг дээр манай цодлоо бол байсан. Тэгэл би 5 дахь эмэгтэй. Тэгээд бичээч ихч нар л байсан. Тэгэл босдондан ирчүүд нөгөө сэтгүүлчийн ажил өрн тэгэл эргэжтэйчүүд илүү их байсан тэр үед. Таны хувьд сэтгүүлчийн ажлыг орхиод за зохиолч болохоор шулуудсан тэр тусмаа түүхэн зохиолуудыг бичиж эхлэх болсон шалтгаан яг юунд байсан бэ? Би ер нь маш сайн уншигч байсан. Онд сурдаг. 89 онд 10 дугаар ангид төгсөөд тэгээд нөгөө сэтгүүлчийн мэрэгчлэр улс даяар нэг л юм шалгалт авч ирсэн. Тэнд нэгдүгээр ярианд орчихсон. Монгол улсын хэмжээнд. Тим хүүхдээсэн тэгэхээр асар их уншдаг. Тим хүүхдээсэн. Тэгээд манай сур шалгалт чинь эхлээд нөгөө сэтгүүлчийн ур чадвар дараа нь монгол хэлээр авчихсан. Тэгээд одоо нөгөө уралдаан шалгалтынхаа бүх юмыг жилийн өмнө бүгдийг бэлтгэсэн байсан. Одоо тэнд уралдаан шалгалтанд ирдэг ямар ч асуултыг надаас асуухад би бараг нойрон дондоо хариулж чадхаар. Тийм л хөвгтэйсэн. Тэгэхээр нөгөө уран зохиолт их дуртай. Тэгэхээр чинь маш сайн уншигч байна гэдэг чинь бичиж эхлэхэд бас нэг хуруу татаа байсан юм да. Тэгэл дотроо ингээд нөгөө залуучуудын зохиол айгүйх бодож явдаг. Тийм байсан. Тэгээд 2000-ад оны ихээр манай том охин тэгээд миний нэг эмэгтэйдүү хоёр тэр 50-ны нөгөө солирын од гэдэг кинонд бүр донтол. Тэгээд тэр үеэс ахуулаад яг иймэрхүү зохиолыг Монгол хүн бичиж олдгүй юм болоо гэд. Тэгээд нөгөө сонирхогчийн үднээс анх тийм хүүхд залуучдын сэдвэр бичиж эхэлсэн байхгүй юу. Тэгээд хулан шуран боговч хоёрыг нөгөө нөхөртөөгөө эргэлдэг байсан сонин дээр бас цувралаар тавиад тэгээд тэр нь уншигчд нилээн донтоод номыг нэхэд тэгээд уншигчдынхаа хүсэлтээр ном бичиж эхэлсэн юм гэж өөрийгөө боддоо ш. Тэрнээс биш өөрөө ингээл нэг юм биччихээл тоогдох гэж явж байгаагүй байхгүй. Тэгээд шууд нөгөө уншигч манай сонингийн захиалагчид эхний нөгөө номуудыг өдөртөө 128 ширхгийг авчихсан. Зохиол болгон тэр бүр бас кино болох нь ховор штэ тий. Таны хувьд бол за шүрэн боговчаас эхлээд Зануу хатан, Хотолон гүнж гэл нэлээд олон кино хийлээ штэ. Энэ болгоныг ингээд багталтай наргуу. Таны хувьд түүхэн зохиолуудыг тэр тусмаа маш сайн судалгаатайгаар бичдэг гэж уншиж ирсэн. Баярлалаа. Тэгээд миний одоо ингээд эргүүлээд бодохоор нөгөө байлдагчийн халаасанд генералын мөрс явдаг гэдэг шиг юм бичээл тэгэл анхны залуучуудын сэдвт тоожоод болон шуран боговч гэл тэгэл сэтгэлийн энергээд өгүүлгийн төвөр маань тэр үедээ дөнгөж бий болсон бестселлерийг бас тэргүүлжсэн. Тэгээ ер нь өгүүлгийн төвөр бараг тэргүүлдэггүй юм бэлээ. Одоо ингээд харахад тэгээд явж хахад роман бичиж гэж үргэлжил бодож байсан. Тэгээ тэр үе чинь одоогийн шиг дуртай бүхэн роман бичдэг үе биш. 2010 оны орчимч. Ер нь романы чинь ингээд агуу хүмүүс бичдэг гэдэг нэг тийм ойлголт байдаг. Тэгээд эмэгтэй зохиолчдоос цорын ганц сонмын удалгаал роман бичдэг гэж байгаад араас нь нэг пүрэд орж гэдэг хчээд юм. Балжин нэмийн пүрэд орж. Тэр
пүрэв доржигч нэг могоо болт гэдэг арга маань бичсэн байсан үе. Тэгээд тэрийг одоо хүмүүс нөгөө эмэгтэй хүн гэж сайн мэддэг. Би өөрөө хүртэл зохиол бичиж эхлэхээс өмнө ордон дотор нөгөө номын тасаг байсан. Тэндээс ямар гоё нэртэй зохиол вэ гэд нөгөө сэтгүүлч авах үедээ хөдөлтөж аваад уншаад тэгээ эмэгтэй зохиолч гэж мэдээгүй пүрэв доржигдсан. Тэгээд дэндүүн пүрэв дорж байгаагаас өөр хүн бас зохиолч байд юм байна гэж одоо зохиол нь их гоё. Тэгээд нэг эмэгтэйн тухай тэгэл янжин баха. Тэгээд 50-аад оны ингээд нэг хөдөөгийн суурьнд өглөө босоод үл дарахад нэг хатсан борцог цайнд дэвтэйгээд гүзээний болон тос хөвлөж суудаг байсан да. Тэр үе ах уу гэд бичсэн байсан байхгүй. Тэгэхээр би ямар нарийн бичдэг хүн бэ гэд анх удаа ингээд нөгөө ухамсаргүйгээр ингээд тэр анзаарсан байхгүй. Би тэр үед чинь гендер гэж 94 5-нд хин ярих уу те. Нөгөө нэг яста бодогийн нөгөө ардын засаг гэж юу байла авдаг өгдөг нь хаа байла гэдэг шиг юун гендер мендер тэгээд мэдхгүй болохоор ямар гоё нарийн бичдэг хүн бэ гэд бодчихсон. Тэгээд сүүлд зохиолч болцоо байна. Номын дэлгүүрт тооцоо яж авч жагаад урт болгон дээлтэй гоё ихч намайг дуудаад би зохиолч пүрэв дорж байна. Чи шүүдэр цэцэг юм уу? Танилцъя гэж танилцчихсан. Тэгээд би эмэгтэй арамаан бичдэг 2 хүн байгааг мэдчих авч ирсэн байхгүй. Тэгээд 3 дахь нь болж би түүхэн арамаан бичсэн бол 2 дахь хүн. Бүжигч маань тэр зохиол бол зүгээр ахуй байдлаар арамаан гэсэн байхгүй. Санмын удалгаач одоо тэр миний шүтэн бас миний одоо бишрэнд оройдаг хүн байла. Тэр үед тэгээ удалгаа маань нөгөө Хатанбаатар Магсаржийн тухай нэг арамаантай. Тэгэл өөр нэг ч эмэгтэй хүн энэ талбар руу арамаан тэгээд хүүхэн арамаан бичиж орж ирээгүй байсан. Тэгэл бодож нэг арамаан бичээгээл ямар сэдв байвал зүгээр л ингээл одоо бичиж байгаа тийм сэдвэрээ бичмээргүй байна гэд бодчихсон. Тэгээ баг бахта намайг баг бахад энэ үндэсний ухамсар гэдэг чинь үнэхээр хаалттай байлаа штэ. Тэгээд 87 онд санагдаад байгаа. Нөгөө Горбачевын дулаар л гэж үзэл суртал ингээд зөөлрөөд Горбачев ч нэлээд юм чөлөөт үзэлтэй хүмүүссэн шүү дээ. Тэгээд нөгөө Рейкьявикийн уулзалт гээд Регентай 2 гэргийгээ дагуулж уулзаад ингээд дэлхийн ертөнцийн 2 туйл хоорондоо ингээд нэг жоохон ойрцсон тэр үе чинь Монголд ингээд хяналт суларж байгаа байхгүй. Тэгээд тэр үед Мандахай цэцэн гэдэг арамаа дараа нь кино гарсан. Тэгээд тэр нь бүр уран зохиол сонирхдаг би ч одоо тэр номыг ингээд баг 3 уншчихсан. Тэгэхээр би надад юу бодогцсон гэхээр тэгээ Эренчунган ганц өвлөг байдаг. Ингээл хоёрхан л хатан байсан юм шиг бүртээ хатан матны чинь хинч ярихгүй штэ. Бүр мэдэгчгүй би өсгөн ч хэлэхгүй. Манай их тагны чинь нэг юм айлгуу нэг ямар ч одоо нөгөө тавтаргүй нэг хүнээр ингээд цогс харагддаг. Магна канон дээр. Тийм болохоор бусад хатан матны чинь хээ өсгөн ч хэлж болохгүй тийм үед ингээд 2 хатныг л мэдчих авч байгаа байхгүй юу? Тэр далаа шиг их түүхэн дотроос 2хан совд гэлцэж байгаа. Тэгэхээр ануу хатан чинь богинохоо өгүүлэг. Одоо хүмүүс бас намайг барыг тэндээс хулцсан юм шиг яриад тийм ямар ч боломжгүй. 100 модны алдар тулааны өмнөх ганцхан шөнийг бичсэн зохиолохгүй юу? Тэгээд тэн дээр тэр өгүүлгээ дуусахдаа төгсгөлд нь зохиолч нөгөө бэлгүү номч Эренчангуй хайр сэтгэлдээ үнж халуун их оромж энэ Монгол эмэгтэйн тухай миний чадал хүрвэл арамаан бичих болно гэд дууссан. Тэгээд тэр хүн бол бичиж чадаагүй. Тэгэхээр би л энийг бичээгээд тэгээд судалж эхэлсэн 2008 он. Тэгээд нэлээд олон намтай болцсон байсан. Тэгээд жил шахуу судалсан. Яг тэр үеэр аз болоход нөгөө Монголын хамгийн том ойрточ түүхч эрдэмтэн бас хятадч Чулууны далаа гэдэг эрдэмтний нөгөө 100 юу лээ 100 гарын хаан тулсын түүх гэдэг ном яг гарцсан байсан. Тэгээд тэрийг тэр бол надад ингээд жинхэнэ толгуур багна нь болсон. Тэгээд дээрэс нь Оросын судлаач Кичанов, тэгээд Златкин гэл тэгээд Японоос бас судлаач гэдгийг. Тэгээд Монголоос Цолмон гэдэг эрдэмтэн бас галданч судлаач гэж явдаг байхгүй. Тэгээд нэлээ их ном байсан. Тэгээд судалж агаад анх тэгэл түүх арман л орцсон л та. Тэгэл Домогт Ануу хатан бол тэр үедээ л их шууган тарьжсэн. Тэр үед би чинь нэлээд залуу 40 арай хүрээгүй тэгээд залуухан юм битээ. Тэгээд хот дүүрэн ингээд самбарнууд 55 самбар дээр ингээд Домогт Ануу хатан гэдэг цэнхэр юм сурталчилгааны самбартай. Тэгээд энэ тэндгүүл миний номыг барьсан хүмүүс одоо бас эргээд бодоход их гоё байдаг. Тэгж анх түүх армаа бичиж эхэлсэн. Зохиол бичгээд бас одоо цаг хугацаа ч юм уу тэ судалгаа шинжилгээгээд нэлээд том сорилтууд тулгардаг байна. Таны хувьд одоо хамгийн том тулгарч байсан сорилт нь юу вэ? Байнга л тэр нөгөө англиар writer's
блок гэдэг нэ нэг гацах. Аа. Тэгээд тэр бол байнга одоо ч гэсэн би одоо 2 жил бас гацсан байгаа. Цаашаа Мэдээж тухайн цаг үед чинь бичиж юм аа бичиж чадхаа болно. Эсвэл ерөөсө шинэ юм руу орж чадахгүй байх. Энэ бол байнга л тохиолддог. Тэгээд бараг нилээг өвчилж ижил бичдэг юм байлээ л да сэтгэл санааны үед тий. Өөр цаг хугацаанд амьдрах. Тэгээд тэр одоо энэ би нэг 3 хатны тухайл бичсэн. Цаашаа яхаа мэдэхгүй байна. Одоогор бол би шал өөр сэдвээр бичиж эхэлсэн байгаа. Зүгээр тэр би сүүлд нь бодоход тэр хатан хүн байна гэдэг ер нь эмэгтэй хүний амьдралч их гаслантай тавилан штэ. Тэгээ дээрэс нь тэр Монгол хатан байна гэдэг чинь ямар ч бодит ирэх мэдлгүй тийм. Тэгээд Монголд ингэж хатан байсан тэр хүмүүсийн одоо ингэж нэг газар оршиж байгаа штэ. Нилээн тийм гаслантай хувь тавилан тэр нь л нилээн их ингэж юм бичиж байхдаа нэг одоо тийм нэг далд сэжмээр орч тийм үү. Тэр зовлонгийн их мэдрээд ах шиг санагддээ шүү дээ. Ер нь киногийн ч гэсэн зохиолын ч гэсэн тэгэхээр өөр шаналгаатай авдаг. Гүйлдээ зүгээр л нөгөө бичиж явах явцад нөгөө транс байдлаар ингээд тэр амьдралаар амьдрт юм уу да. Тэгэнгүүт маш гаслантай тэрийг би нэлээ илэрхийлдэг. Одоо жишээ нь Ану хатан дээр тэр охин Ану ингээд баг байхасаа тэр очир цэцэн хааны ордонг ингэж ажиглаж өсөж байгаа. Тэгээд очир цэцэн хаан тэр галдан бошхтой эцэг Эрдэнэбаатар Хотогчин Баатар хунтайж энэ хоёр чинь нэг цаг үед хамтдаа 100 гарын улсыг захирж явсан хоёр ийм хунтайж гэж явж исэн. Энэ хоёр хоёулаа олон хатантай. Тэг яг өнөөдөр бид нар хөндлөнгөөс харах патриархын ертөнцийн одоо үүднээс харахад бол ингээл эмс охид олон боловч гэл анаа юу мантгац цаатан хэлдэж штэ тий. Тэрэн шиг боловч дотроос нь ингээд тэр эмэгтэйчүүдийн дотор ороод харвал тийм сайхан уу хайртай хүнийг хідэн хүн ингэж булаацалдаж өрсөлдөж тэгэл нэг нэгнийхээ хүүхдийг хорлох тэгэл саяхан хүртэл сайн ноён хааны одоо хойд их нь сайн ноён хааны хүүхдүүдийг хорлож исэн түүх нь одоо бичээстэй байж шít. Тэр хүмүүсийн тухай бичих нэлээх шаналнтай санагдаад байдсан шít. Одоо тэгээд өөрөө мэдхгүйгээр ингээд сэтгэл зүйч гэсэн их өвддөг. Тэр хүмүүсийн тавилангаар амьдраад судлаад бичгэрч ямар тэд нар тэгээд жаргаад сууж яв гэж бичихгүй шүү дээ. Тэр яг л түүхийн нухчаан донд эр нөхрөн дайн тулаанд явна үхэн өөр ингээл цэл залуу юм битээ ирэн тэ баг хатан тэр болгоныг одоо би нэлээд юм феминист байр сууриас бичсэн байдаг. Өөрөө тэр мэдрээд тийм мэдэрч бичсэн. Тэгээд Ану хатан дээр гихт чинь багадаа ингээд ээжтэй би ерөөсөд ноён хүнтэй суухгүй ээжээ. Харц хүнтэй л ураглана гэж хэлж байгаа байхгүй ураглана яагаад гэсэн чинь өөрийнх нь өрлөг их нь ганцхан л нөхөртэй нөгөө хар зардууд ч олон ихнэр авахгүй шүү дээ. Тэгээд би өрлөг ижигээ харсан чинь өөр ихнэрүүд байдгүй юм байна. Нөхөрт нь тийм болохоор би харц хүнтэй л гэрлэмээр ингэж урагламаар байна гэж хэлж байгаагаар бичижсэн. Тэгэхээр судлах нь мэдээж нийгэм түүхийн талаас нь маш их судлана. Угсаатны зүй тий. Хажуугаар нь тэгээд тэр хүмүүсийн тэр туулсан амьдрал амссан зовлон ингэж өөртөө тусгаж авч яж бичэн штэ тий. Тэгээд нэг өөрөө эмхтэй хүн учраас шинэ жилийн баяр үргэлжилж байна. Та манай телевиз үзэж байгаа бас монголчуудаа гоё шинэ он шинэ жилийн гоё мэнчилгээ төвшүүлээд гурлаар нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Ирж байгаа 2025 онд монголчууд маань бүгд аттай, оттой, хэмэртэй байгээ гэсэн ерөөлийг хэлье. За баярлалаа. Тэр сайхан ерөөл нь Батсайх оршиг болтгоо. Энэ манай нэвтрүүлгийн байнгын хамтран ажиллаж байгууллага Якобс Кофе гэдэг энэ кофений дээжээс бас танд би гарын бэлэг болгож бэлгэлье. Баярлалаа. Тэгээд монгол хүн чинь нэг хүний алгыг дэш нь харуулдаг. Тэгэхээр хамгийн сүүлд бичсэн бицэн. Баярлалаа. Намаа 2 хөтлөгчтэй өгье. Та хоёр. За баярлалаа. 25 онд ажил амьдрал нь аз хямраар дүүрэн байхыг өрөөж байна. Баярлалаа. За баярлалаа. Танд ч бас амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. ТV телевизийн шинэ жилийн баярын хөтөлбөр үргэлжлэн хурж байна.